таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сонирхолтой хүмүүс сонсогчдоо та бүхэндээ багуудын мэндийг хүргэе. Их Монгол радио их удийн цааны цагаар утга уран зохиолын цаг цай уух зур нэвтрүүлгээ сонсогч та бүхэнтэйгээ хуваалцдаг байна. За өнөөдрөөс эхлээд бид Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Бөм Эрдэнэ ахын бүтээлүүдээс сонсогч олонтойгоо аль биесны нэрхтэйгээр хуваалцахаар болж байгаа. Тэгээд энэ мундаг найрагчийн, энэ мундаг зохиолчийн сэтгэлийн орон зай зургалж бичсэн энэхүү их түүхүүдээс та бүхэн бас оюун бодлын гэрлийг асах боломжтой шүү гэдгийг бас дэлгэхэд таатай байна. За ингээд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Түмэн Баярын Бөм Эрдэнэ маань за шинжлэх ухаан техникийн их сургуулийг радио холбооны инженер мэргэжлэр төгссөн. За 40 настайдаа үргэлжилсэн үгийн төрөлд хүч төрөн орж ирэн өгүүлбүүд нь уншигчдын таашаалд нийцээд баггүй хугацааг бол өнгөрөөж байна. Тэрээр 2007 онд Сэмэрчүүл барагдан өгүүлгийн төвөр, 2009 онд 61 ах өгүүлгийн төвөр, 2010 онд өнөөх өгүүлгийн төвөр, 2011 онд эмэгтэй ном өгүүлгийн төвөр, 2013 онд Америкт зорчсон жижиг хошин тууч хэвлүүлээд байсан бол хамгийн сүүлд үр харам тууч номоо хэвлүүлж уншигчдын хүртэл болгосон билээ. 2013 онд 61 ах өгүүлгийн төврээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж байсан бол 2016 онд дотроосоо өгүүлгийн төврээрээ шилдэг бүтээлийн алтан нүд шагнал мөн тухайн ондоо үргэлэг 2 киногоороо Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах Cinema Awards ёслолын арга хэмжээний шилдэг зохиолын шагналыг тус тус хүртсэн. Ийм мундаг зохиолчин за хувь заяаны хэлхээ цуврал өгүүлгийг сонсогч та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Ингээд энэ цаг хугацаанд таны цааны хачир оюун бодлын тань бас нэгэн замч байхыг энэхүү нэвтрүүлгээрээ зорддог байгаа. Ингээд Бөм Эрдэнэ ахынхаа энэхүү гайхалтай зохиолын орон зайд сонсогч олонтойгоо аялах гэж байгаадаа баяртай байна. За ингээд хувь заяаны хэлхээ цуврал өгүүлгийг та бүхэндээ төлөвлүүлье. Хувь заяаны хэлхээ 1-р хэсэг. Цээж өндөр хүзүүрт ташаа өргөн энэ хулмар бүрээ хамраа сартал зуулан өтгөн хар сүлээ арагш цацруулан дөрвөн хөлөө сарвайтал хатран хулмар үзэх нүдний өмнөр газар хорон жирэлзүүлэх нь үнэн авч хоёр чихээ солбон хаяаныг толгой хаялхаас өөр хөдөлгөөн үгүй мэт. Харин дөрвөн хөлн нүдэнд үл үзэгдэм шахав. Өглөөхөн зассан дэлэн хатрайн дунд гүйгэнэн хул хонгор илсэн дээр харгалтар могоо шурхчин явах шиг моргинэн. Онгор дүү хөрнөдтэй сартгар дуу хамартай улаан хүрэн царайтай эмээл дээрээ хазгай дуухан сууж твхийсэн хав дөрвөлжин цээжийг ханхалзуулж мухар алдын тэнцэн ташуур даялах төдийгөр морныхон явдлыг тааруулан явна. Морны явдал жаахан ширүүсгэд амийг нь татахыг бодоход яг энэ дөрвөн төөрийг шагалзуулан хатруулж явах нь өөрт нь ихэд тааламжтай байгаа бололтой. Ижил зүсмийн хөтөлгөө хоёр морин өвгөнтөл цогхийг бодоход энэ хулмар үнэхээр хатарч сайн хүлэг болоё. Баруун ханцуугаа сугалдаргалж цамцныхаа ингрийн товчийг тайлсан тул гурвалжиж унтсан тэр ингрээр нь хээрийн сэрүүн салхи хийхдэг цээжийг нь илбэх нь сэтгэлд нь таатай. Тэрээр ир хонгор дуухан Гэхдээ бяцхан царгаа дагуулсан хоолоогоор
хулснаа ташуурна байгаасай. Хуруунд дан өлгөөд явах юмсан да хэмээн сүүлийн 6 жил зээжиндээ хөнгөнүүлсэн дууга аялан явна. Тийм ээ. Тэр олон жил энэ нутагт ирээгүй юм. Нутаг орон, ахын дүүс, найз нөхдөө үлдэж хоцорсон яг л тэр хിവэр нь сэтгэлдээ хадаж хизээж гисэн эргээд ирэхт нь яг л хуучин янзаараа байх мэтэр төсөөлдөг хол явсан хүний зан. Тэрэл зангаар аль тэртээ дүлдсэн он жилүүдийг сэтгэлдээ тэр хിവэр нь хадгалж харах нүдэн дээж харанхуй зүүдэн дээж бодсоор яваа билээ. Одоо ч гэсэн тэр үеэ бодон инээхдээ инээж, эвгүүцэхдээ эвгүүхэн яваа энэ хангар сайхан нэрийг Сугар гин. Сугар эр хүний алдаж ондог тавилангаар сүүлийн хэдэн жилийг хүмүүсийн ярьдгаар аавын дөнгөрөөжээ. Тэр олон хулгаруудын дунд цуутаймтан яваагүйч эцэг мэд сайн хүн таарсны ачаар нэг их хүнээ байж байгаагүй яваа нь энэ юм. Анх тэр тийшээ яаж очисноо мэдхээс яагаад орчихсноо мэддэггүй хайжтэй. Тэгэхэд Сугар дөнгөж 18 шүргэж байсан хүүхэд байлаа. Хэдий хүүхэд байсан ч биеэр том тул зоон дээр байхад нь одоохон насанд хүрэх гэж байгаа нэрийдлэр томчуудын жир хорход хуваарлсан нь бас л нэг бодлын хилмигдүүлэлт байлаа. Дөнгөж анх очиход хавтгай дугуй малгай хилтгий тавьсан их хүйтэн царайтай ирчүүд хөшөлдсөн газар л аваачиж билээ. Яах учраа олохгүй амтан айх гайхах зэрэгцэн зогсож байтал нэгэн настай эвтэр хүний дуу баруун нарны доороос гарч гэнчин дин хийсэн томол юм харагдаад байсан. Хүүхчивтэй алив наашир гэхэд айдас жихүүдс хослон зогссон Сугарт тэр хүний дуу төөрч бүдэлсэн хүнд ам амьдралын дуу мэт сонсогдсон тул өөрийн ирэхгүй тэр дуу гарсан зүг рүү зүглэлээ. Том биедэж гисэн сэтгэл зүрх нь хүүхдээрээ байсан үедээ зайлуул. Гэтэл нөгөө хүн за дүү хүүгийн нэр юм бэ? Эдэн настай гэхэд ялтан Сугар 18-тай гэд ингэж л хариулах ёстой байх гэсэн аятай аажуухан дууртал хажуугаас нь сахалтай хушуугаад орвойлгон онгорхой шүднийхэн цагаар шүлсээ төө тэнд үсэргэх нэгэн залуу хитээр орж ирж байгаа хулгайч вэ чи? Гэтэл нөгөө настай хүн яриаг нь таслаж за тэр яах вэ? Наашаа суу. Олны дунд амаа хэмхэд сурнаа гэснээр тэр хэсэг яриа өндөрлөв. Энэ настай хүнийг Ширв гин. 40 нилээд гарсан инээр байгаагүй бол Сугарч хүн ямар шүү хүн болох байсан бүү мэд. Ийм газар хүн ороод хүн биш болж гарах нь наад захын зүйл. Алдаж эндсэн авраг том биетэй ангаахан шиг амтанд Ширв тааралдана гэдэг том аз гэлтэй. Түүнээс хойш Ширв Сугарыг хажуунаасаа салгасангүй. Энэ том биетэй баг ухаантай хүүхэд гар хөлийн үзүүр зарагдах намар. Нөгөө талдаа аавынх гэдэг энэ газар өөрийн гэсэн амьдралын хуйлтай, өөрийн гэсэн эрэмбтэй газар. Энд орсон хүн засарч сайжрахаасаа илүү муу юмд улам бүр суралцаж цаашилнуул гэхээс наашаа иргэн гэж бараг үгүй. Түмэн зүйлийн ёр шугалсан хүн гэхэд хүн биш. Айхтар хүмүүс захаас аван байх тул энэ хүүхдийг аврах сэтгэл Ширвт төрсөн хэрэг.
Хэдийгээр орчлонгийн бараан тал нь хилтийсэн газар ч гэлээ тэрэн дунд нааштай хүн байдаг ажээ. Ширүү ялан гарсан эхний өдрөөс эхлээд л сугарыг тоож эхлэв. Тэрээр жаахан нэгдөө муутайч ажилд махруу сэтгэлээсээ зүтгэх ажээ. Өөр бас нэг авах зүйл нь түүний царайнд шоронд орн орчихлоо гэж уруу тороо царайлж сэтгэлээр унахгүй. Ялнаас хальшрахгүйгээр зүгээр л хийх ёстой ажлаа хийж яваа мэт хинэггүй. Нэг их олон таван үг дуугийнхэн хүүхдэрээ царайлах нь Ширвт таалагдсан хэрэгэ. Түүнээс өгдөж за яавал энэ олон хогон дунд энэ нэг амтныг нэг холчихгүй шиг холуур шиг байлгаж байгаад суллагдах өдрийг нь хүрэгдэгсэн билээ дээ. Ингэж бодох боллоо. Ширүүгэж бас л гүдэсхэн нэгэн ир сумын шуудангийн жолооч хийдэг байсан байж. Ажлын хариуцлага алдаж, машин унгааж, хүний ам эрсдүүлж, машин болон улсын хөрөг шамшигдуулсан хэрэгтэй нилээд хэдэн жилийн ял авсан нэгэн. Хаа очиж 20 ангийн дараг хурандаа дэмбэрэл яалтчгүй нэг нутгийн хүн таарсан тул бас чиж хааныг өрөөндөө дуудаж ганц нэг нууц хайхан эргэлт оруулж бие хаагийг асуучдаг. Бололцооны ажил дээр хуваарилдаг гэж байгаа. Түүнийг нь лугрууд мэдсэн ч мэдээгүүд рүү зүйлж түүнтэй нэг их орооцолтоод байдаггүй талтай. Сугрын хувьд ууланд гарч мод хийх нь 20 анги дээр байснаас хамаагүй дээр. Энд ганц ахлагч хуйг харгалзан явдаг болохоор элдв төрлийн дарамт шахалт багтай өглөө оройн тоо гэд байх юм байхгүй. Уулнаас буугаад ангид орохдоо нартай өдөрч гисэн бүүтгэр дүнсгэр хүмүүсийн царай төрөгч баргар инээж ханаас хүн баргалгүй. Хашааны ороогоор ирчилсэн тороор торлсон байх бөгөөд дөрвөн талдаа манааны шууртай түүн дээр буутай мана мөнгөхөд эргэлдэнэ. Ер нь хаанаас нь ч харсан энэ хашаа цаанаа л нэг таагүй. Орой өглөөний тоо гэж болох бөгөөд түүн дээр бүх хоригдол гарч явган сууж ахлагч нэрийг нь дуутахад өөрөө овгоо хилэн босож жагсан. Цуурч явхаас эхлээд суурт үйлдэл болгоно нэг л яоц байв. Байс хийгээд л ширвэс. Ширваха би модонд гарах болоогүй мүү гэж асуув. Нэг өдөр ширв сугрыг энд яагаад орсныг мэдгч гисэн өөрөөр нь яриулах санаатай. Чи ер нь яаж яваад энд орчихсан хүн бэ? Гэтэл сугар толгоогоо нэг илснээ дарц бахын буйнаар л гэх үдэ гэд нэг их санаалтлаа. Ширв тэндээс нь яриаг нь өлгөж гүй за тэр чинь тэгээд ямар гээч нь буянтай хүн гэхээр хүнийг энэ хүртэл нь явуулчихдаг байна. Ер нь чи нэг өөрийнхөө тухай яриач хөө. Одоохондоо бид хоёр хоёулахнаа байна. Ах нь цоочтой хавдрал гэсэн үг гэлээ. Сугрын дээрээ нилээд удсных хамаагүй юм яриад байж болохгүйг гадарлахтайгаа болсон үе. Гэхдээ ширв гэж нүдэн дулаахан энэ ах нэг харахад аав нь юм шиг эсвэл ойр дотны хүн мэт санагдах тул жаахан бодол хийснээ ярьж харлаа. Сугар ухаан орсон тэр цагаас эхлэн ээжтэйгээ л хамтдаа байдаг байлаа. Ээж нь Нургай гэж өндөр улаан хүүхэн дуу шуу багтай нүдэн дулаахан нэгэн. Биеийн овор том тул хэр баргийн ирчүүд оролдоод байхгүй. Тэгээд ч сахал донрын чихэнд эвгүйхэн чимээ хөрвөл
Хэдий хол байдаг ч гэсэн нэг ирэхээрээ барьж аваад хөнгөлчөж мэдэх хүн тул тэднийхээр тэр бүр ирчүүд эргээд байдаггүй. Ёстол нөгөө өгсөн бүрийн толгооноос амьд атайна гэдгэл болж байгаа нь тэр. Сахал донров гэдэг нь түүний төрсөн эцэг нь. Сугар эцгээ бүр төрхөн санана. Нэг л их том биетэй ширээ сахалтай оньгор хүн байсан санагдана. Тэр бол яахарахгүй аав нь мөн. Айлын аав нар дандаа гэртээ байхад л сугарын аав гэртээ байна гэж үгүй. Хаяа нэг харин бүрийгээр ирдгийг л санана. Ирэхээрээ харин хүүгээ тэрж баахан үнсэж үлгэн "Гүй миний хүү хараа. Яасан сайхан ямар том ир болоо вэ?" гэж өхөөртхийн сацуу. "Аавын хүүч сайн ир болноо" гэдэл баахан чихэр бов гаргаж өгнө. Хүүхэд бүхэн л чихэрд дуралдаг атала сугар харин тийм биш. Харин аавынхаа авчирч өгсөн бор явнд учиргүй дуртай. Бүр дахин ээжсэн иххийг нь яа. Ээж нь хэрэндээ л аривлан химнэж баг багаар өгөх авч нэгсээр багаад дуусгаж байж санаа нэг амарна. "Миний хүү аавыгаа явсан гэж хүнд хэлж болдоггүй юм шүү" гэх. Сугар ээжээсээ дуулсан энэ үгэндээ "За ээжээ" гэдэл нь усаа татна. Гэвч хөлөөний зон олон хин хизээ хиний дэрв гэдгийг андахгүй л дээ. Харин сахал донрын ирсэн явсныг хүн бүхэн мэдэх авч эс мэдэгч болон өнгөрцгөн. Аав нь ганц 2 хоног гэрээр байж байгаад л нэг унтаад босоход л явчихсан байдаг байлаа. Хамгийн сүүлд нэлээд ухаан орчихсон хойно нь нэг ирээд дахиж ирээгүй юм. 3 дугаар ангида хаврын амралтаар гэртээ байх үед нь хэсгийн төлөөлөгч ах гэрт нь ирээд ээжд нь нэгэн бичиг өгчхөөл явхад ээж нь хүүгээ тэрэн хэсэг баахан уйлсансан. Сугар тааваас нь үлдсэн дурсамж гэвэл нэг л тийм сахал бор яв сайн ирхэн болноо гэсэн үг. Энэ хідэл байлаа. Сайн ир гэдэг үгний учрыг олох гэж их хэл мэрийдэгсэн. Хэдийгээр сайн ирхтэй хүнийг хилдэг юм байна гэж мэдвч цаанаа нэг чимэгтэй сонсогддог байж. Хөгсчүүл томчуулын амнаас хаа нэг сайн ирийн яриа гарахад ихэд дурлан анхааралтай чагнана. Баанч ойлгоход бэрх. Гэхдээ гүймэл адуу, суумл адуу, хазаар гүйлгэх, зөв буруу гарих гихчлэн үгийг нь сонсоод ямар тааж сайн ир гэдэг адуу малтай ноцолдож явдаг болсыг л хэлдэг юм байна гэж халтар малтар ойлгож авав. Хожмоо сургуульд орсон хойноо сайн ир гэж манж ноёд болон баячуудын адууг нутаг алга суулн тууж бусдад өгдөг ирчүүд байж гэж армаг тармаг ойлгосон юм. Тоороо банд, тоосчлтөн, алтанч, хулгар нацаг гээд нэр цуутай ирчүүл алтан овоон дээр гарч ургах нарыг өгтөн хиймрөө сэргээдэг байж гэж сонссон юм. Сугар ихээс төрөхдөө бойрогшин хүүхэд байснаа сургуульд орох жилээсээ бараг сараар өссөн гэхэд болно. Сумын төвийн сургуульд суралцах тэрээр 6 дугаар ангиасаа эхлэн гэрээдэгүүгээд тогтхоо байв. Ангийнх нь багшгаж нарийнхан бор хүүхэн араас нь ирээд аваад явах боловч тусыг ис олно. Хөхөө өвлийн хүүтэнд 20 км газар хэвнийг гүгээд л ирнэ. Ээжигээ орой малнаас орж ирэхэд хизээний ирчихсэн улаа бутруулан сууж байх.
Тэгэн дэгсээр 7 дугаар ангид орох жилээ сургуульд яваагүй юм. Тэр жилдээ сугар үндсэндээ мал дээр гарчихan тэр. Нөгөө ангийн багшинч тэр, сум нэгдлийн дарганч тэр сугрыг хичээл сургуультаа яв гэж шахсангүй. Сугар бие хаа өсөглөн адуу маланд даанчныг ирэмгий болж байв. Хүний өөрийн нэлсэн хідэн адууг уургалахыг нь уургалж, заримд нь бугуй шидэж өдөржин элдэж уншина. Нутгийн хөгсчүүл хоорондоо үгүй ээ. Бүрлээч сахалдаа нөрийн улаан хүү лут том болгодог. Үгүй яриад юугүй эцгээл дуурайчихгүй болж. Харин энэ нутаг усны нэр нь гаргасан сайхан бүх болох чинь билүү? Бүх гэдэг юу ч болоо. Уг нь адуунд жигтэй ихэн дуртай шиг. Цагуураа басч гэж ирэмгийн шинжтэй. Хилээд юугүй. Сайхан л хүү. Эцэггүй хүүхдийн толгой том гэж үгүй. Буруу тийшээл битгий хазаачаасаа билээ. Гэлцэн шагшин магтахын зэрэгцээ хайрлаж бас хий ламнаас харамлна. Үеийнхэн хүүхдүүд хажууд нь дүүнэр нь юм шиг л харагдана. Зунжин шуугалтсан хүүхдүүд жилийн намар сургууль соёлгээд явцгаахад сугар хөөч гисэн хүүхдэл юм болохоор сэтгэл нэгэ гэлзэн хоосорчих шиг болж хийдэмэл унаж яваамаараа байдгаар нь оруулган адууруугаа давхин маттагсан. Сугар 17 хүрсэн тэр зуныг үл мартна. Тэр жил ээж нь дурд нь данигааг бараадан цуссан жил. Тэдний харгангатын хүндийд голдуу цусна. Энэ хүндий бол харанг голдуу ургадаг. Холоос харах юм бол бөөн харгана. Хэсэг хэсгээр арцааж ургасан. Дундуураа нарийнхан цэнгэг гол урсан. Үүнийг харганы гол гин. Зарим газар үүнийг горигч гэхээ магадгүй. Яагаад гэвэл их л гүнзгийдээ хүүхдийн бүсэлхий хүрнэ. Зарим газраар нь том хүн бол харайгаад гарчихмаар. Гэхдээ л энэ гол уснаас энэ нутгийн хүн мал хэдэн 10 жилдээ ууж ундаалсаар ирсэн үлций буянтай нутаг. Голын дохоод хаа газраас ирээд урагчсан гимээр ганц хайлаас хүн харахад гунигтай юм шиг атлаа. Энэ голын дохоог биел чимэх ёстой гэсэн шиг мөчрөө сэрүүлгэн ихэмсгээр оршин. Энэ хайлааснаас холгүй данигаан их баг 2 гэр буусан харагдана. Тэдний охин ханцран гэж сугрын үеийн гялав цэлв хийсэн ажилсаг охин тэр гэрийн хамаг ажлыг амжуулна. Хандаа охин нуруугаар айхтар өндөр бишг. Гэхдээ л нас бий өсөж яваа бүсгүй хүний хувьд нутгийн залуусын хараанд нэгэнтэй өртгөр болсон үе. Өнгөрсөн жил аймгийн 10 жилийн 9 дугаар ангийг дүүргээд зуныхан амралтаар гэртээ ирэхэд яагаад ч бүх юм өөр болсон мэт санагдах болжээ. Хидийгээр төрж өссөн гэрн боловч нэг л жижигхэн хонь хурганд гүйдэг байсан насан ч өнгөрсөн юм шиг. Хаяа нэг нутгийн харцуул гэрээр нь буухта гарч орох тоолонд нь л шуналтаж шүлэнгдсэн нүдэр хормохотыг нь сүгчгэд харцуул салган ширтгэх нь үнэн түүхтэй юм шиг боловч бас ч гэж цаагаараа юусэн блэ гэж ичингүрлийн зүм шивнэн. Өөрөө ч гэсэн сэтгэлдээ нутаг нугийн хідэн залуусаа ээлж дараалан дүгнэж явах босно нь сонин. Яг л ийм үед нургай ихчих айлсах сураг гарлаа. Тэднийхийг айлсах болсонд баярлаж битүүхэн хүлээн. Нэг нартай өглөө нүүдэл ирэхэд ханцран ээж должинтойгоо хамт эдээ цагаа барин нүүдэл тосон очлоо. Өглөө эртлэн гарсан бяцхан хөсөг багуудын алдад ирж байгаа нь.
За, сайн явна уу? Хүсэг бүтэн нүүдэл тавтаа юу? Гэх ээжийнхэн Миндийн хариуд нургаа. Сайхан зусаж байна уу? Гэж хээрийн салхинд аянсан нүрээ илж алчуурын хан үзүүрээр нүднийхэн ансхийг арчингаа. Хүй, эн чин хандаа охиноо да? Яасан том сайхан хүүхэн болоо вэ? Аль үнсий? Ингэж ээжийнхэн араар зогсох хамт сүрэнд хэлэхэд сайн таасаа явж ирв үү? Гэд очин үнсүүлэхэд сэтгэлд нь яагаад ч юм их таатай байж үлээ. Гэтэл ээж нь гүй танаа нөгөө улаан хүү яагаа вэ? Гэхэд яах вэ? Малтайгаа яваа. Өхөрхөн адуугээд бүгдийг нь л ганцаараа найшлуулж яваа. Гэхэд иш зайлуул. Харангатаж яваа да. Цэлгийн цай зайлгуулсан гэж ээж нь дуугарч байгаа сонсогдов. Төдөөдөлгүй данигаа давхин ирж минь ус мэдэлцэн хэсэг сууснаа гэр барихт нь гар бие оролцлоо. Данигаа гэж нахиу хамралсан энэ хүн ажилсан анхаатаагаараа нутагтаа нэртэй хүн. Тэрээр малын тоо толгооноос хэд гурван юм илүү гаргачих сүүгээтэй нэгэн. Тэрэндээ ч тэрөө дурдан Данигаа гэдэг очтой. Нургаагийнх энэ жил айл зусхуулсанд цаагаараа дуртай байгаа. Дуртай байхаас ч аргагүй. Энэ жил хэдэн нас уях гээд ажил ихтэй энэ үед эднийх айл буун гэдэг сайн сүүнээс авахуулаад ихнэр охин хоёрт нь нэмэр болно л гэхээс нэрмээс болохгүй. Мөн эдний улаан хүү сугар нас биеийн тэгшэрсэн бодийн хүлгүүцэгтэйгээ болсныг мэдэж байгаа. Өөрөө хідэн эмгэг хангалаад ийлхээ болж байгаа энэ үед эдний хэрнэ гэдэг ёс тоолныг загтансан газраа майжуулах шиг сайхан санагдах тул ихэд таашааж байгаа нэлт. Тийм ч учраас өөрийн биеэр ирж гэр хороогийн барилцаж байгаа байдал нь энэ юм. Жингүүдийн нар оллож гэрээ бариад шин цай пурхийнхэн хэрд гадаа бог малын дууд гарч сугар хүү орж ирлээ. Данигаа сугар хүүг том болсон л гэж төсөөлж байснаас ийм том болчихсон гэж бодсонгүй суусан бол сугарыг хараад амандаа зуусан гансаа игээтэл унагчихсангүй мэлэрч байснаа гинэцсихээ авч за мал бүрнөө сайн явж ирвүү гэд үнсэхтэй аваасаач том болсон байх шүү гэж бодож хамжлаа. Цайцуу болон хэсэг амс хийгээд сугар гарч хот хороогоо барих зэл гадсаа шаах ажилд орлоо. Хамдаа охин баг гэртээ сүү сайлаа янзалж гарч орох зуураа сугарыг хараад зүрхэн сайлынхан дээлэн дотроо багтж ятан цохилхийг гайхан байж чагна. Сугарч хэлсэн хийх юмаа хийх зураа хандаа харж нэг л сонирн болчихын тэр. Эднийтэй айл буун буудлаа хамдаагийн тухай бодоогүй гэхэд болно. Үргэлжлэл бий.